өнөөдөр ч тэр тухайгаа ярьж илэрхийлж байсныг бид мэднэ. 9-р бүлэгт чухам энэ тухайгаар Йов 9-р бүлэг. Эхлэхээс өмнө мөнхийн эзэнтэй ярьцгаая. Аваа, бид байгаа бүхнээ таны өмнө авчирч байна. Бидний толгойд эргэлдэх асуулт, бодол санаа, амьдралд тохиолдох илдэв саад бэрхшээл зэрэг сайн муу бүх зүйлийг та мэдэж байгаа. Мөнхийн эзэн минь, бид таны өмнө зөв шударга гэж тооцогдох, тантай хамт байх эрхийг та бидэнд өгсөн. Аваа, өнөөдөр судлах таны үгийг бид бүрэн хэмжээнд ойлгож, улмаар цоошин төвшөнд боддог, үйлддэг болоход та туслаач. Үүний дүнд бидний баяр хөөр, амар амгалан байдал улам нэмэгдэх болтугай. Энэ бүгдийг Есүс их эзнийхээ нэрээр ярьлаа. Амен. Өнөөдрийн сургаалаа сонинд нийтлэгдсэн эмгэнлийн үг уншиж эхлэе. Ингэж эхлэх нь та бүхэнд сонин санагдах байх л да. Гэхдээ энэ их сонин эмгэнэл байгаа юм. Ер нь бол шудраг эмгэнэл гэх үү. Калифорнийн сонинд нийтлэгдсэн байсан. Долорес хэмээх нэгэн Мексик эмэгтэй хорвоог орхисон тухай. Төрсөн охин нь үүнийг орон нутгийнхаа сонинд нийтлүүлсэн байгаа юм. Юу гэж сонсъё л да. Миний ээж Долорес юу ч сонирхдаггүй, нийгэмд ямар ч оруулдаггүй. Амьдралдаа тоотой хэн удаа сайхан сэтгэл гаргаж байсан хүн билээ. Төрсөн охин нь болсон би гэр бүлийнхээ өмнөөс түүнийг огт дурсан санахгүй гэдгээ мэдэгдэж байна. Түүний төлөө дуслах нулимс, харамсах сэтгэл тун ховор тохиолдно. Түүнтэй хамт өнгөрүүлсэн зугаатай мөчөө дурсаж болохч эцсийн бүлэгт сайн ээж, сайхан эмээ, сайхан сэтгэлт өндөр ээж даанч бид бүхэнд заяагаагүй л хамгийн их гутрах байх та. Ээж, та одоо санаа амар байгаа биз? Өөрийнхөө гараар нурааж сүйтгсэн гэр бүл таны араас ямар ч оршуулах ёслол, уйлт залбирал хийхгүй гэж. Сони эмгэнэл байгаа биз? Энийг нийтлүүлсэн охин яагаад ингэж бичснээ тайлбарласан бэ? Ээжигээ нас барсны дараа охин сонинд нийтлэгдсэн хүмүүсийн эмгэнлүүдийг уншжээ. Нас барсан хүнээ ямар их магтсан байгааг хараад ямар сони юм бэ? Ээж маань эднээс шал өөр хүн гэж бодсон бэ. Тэгээд ийм эмгэнэл бичжээ. Энэ охин ээжтэйгээ цусан төрлийн холбоо харилцаатай байсан. Тэрнээс биш гэр бүлийн, нийгмийн ямар ч харилцаа алга байжээ. Зөвхөн цусан төрлийн. Тэр ээж охин хоёр бие биетэйгээ огт харилцдаггүй байсан гэж хэлэхэд хэсдэггүй зэ. Би илүү чухал сэдв хөндөмөр байна. Хүн ертөнцийн эзэнтэй яаж харилцах вэ? Яавал түүний өмнө үнэн зөв байх вэ? Бүр цаашилбал мөнхийн эзэн та хоёрын харилцаа ямар байна вэ? Зүг байгаа болов уу? Буруу юу? Хэдхэн өдрийн өмнө би Луизиана мужид очиж оршуулах ёслолд оролцож байхдаа сургаал номлогч гэр бүлийн гишүүн хоёр нэг нь нас барсан хүнийг тэр мөнхийн эзэнтэй санаа амар байгаа. ертөнцийн эзэн тэр хоёр эвлэрчгсэн байгаа гэж хэлхийг сонслоо. Сургаал зааж байсан хүн үүгээрээ юу хэлэх гэснийг би сайн ойлгож байна. Тэр юун тухай ярьж байсныг би сайн мэднэ. Гэхдээ тэнд сууж байсан хүмүүс утга учирыг нь бүрэн ойлгосон эсэхд би эргэлзэж байна. Учир нь мөнхийн эзэнтэй эвлэрсэн гэсэн үг их буруугаар ойлгодог юм л та. Юу гэж ойлгодгийг таач мэднэ, би ч мэднэ. Би ертөнцийн эзэнтэй харилцаж байгаа. Би түүнтэй эвлэрсэн гэж хэлж байгаа нь угтаа ертөнцийн эзэн надад аятайхан санагдаж байна. Надад түүний талаар сөрөг мэдрэмж төрөхгүй. Би түүнтэй эв зүгээ олчихсан мэт сэтгэл төрж байна гэсэн утгатай. Та үннээ хэлж байгаа хам? Гэтэл тэдний мэдрэмж буруу ажиллаж тэднийг мэхэлсэн байж болно. Библийн хуучин гэрээний Исая номын 48:22 дээр хором муу хүнд амар тайван байхгүй гэж хэлсэн байдаг. ертөнцийн эзэнтэй эвлэрнэ гэдэг сэтгэл хөдлөлийн асуудал биш юм. Харин илчлэлтээр тулгуурсан амар тайвны баталгаа юм. Итгэж биш хүнч ертөнцийн эзэнтэй эвлэрсэн мэт амар тайвныг мэдэрч чадна. Тэглээгээд тэр хоёрын дунд эв найрамдал тогтсон гэсэн үг биш юм. Би зүгээр ямар ч асуудал алга. ертөнцийн эзэн бид хоёр ойлголцсон гэж ярьж болно. Өөрсдийгөө ертөнцийн эзэнтэй эв найрамдалтай байна гэж бодлоо гэд огт тийм болно гэсэн үг биш юм.
Та Америкийн нэгдсэн улсын эсрэг хууль таршуулсан гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж төсөөлөе л дөө. Мэдээж би таныг тийм гэмт хэрэг үйлдэхийг уриалаагүй. Харин үйлдсэн байлаа гэж бодов. Баривчлагдахгүй тулд та улс орноосоо дөрвж нэгэн гадаад улсад очтол тэр орнд тань үзэсгэлэн төгс байгальтай газар байжээ. Та далангаар зугаалж сэтгэл тань амар амгалан байлаа. Тэгвэл дараах асуултанд хариулаарай. Та Америкийн нэгдсэн улсын хуулийн өмнө гэм зэмгүй болсон уу? Мэдээж үгүй. Батлаад өгөө. Та паспортаа бариад хил нэвтрэх гээд үзэлтэй. Таныг шууд л баривчлаад шүүхэд өгөх болно. Сэтгэл амгалан тайван байна гэдэг аж амьдрал амар тайван байгааг илтгэж чадах. Энэ тухай бид Йовын 9-р бүлгээс харж болно. Йов 9-р бүлэгт Йов болон түүний найзуудын харилцан яриа гардаг. Найзууд нь хурцаар шүүмжилцгээд. Гурван найз нь гурвуулаа нэг юмыг өөр янзаар ярина. Тэдний хэлсэн үг үндсэндээ гурван санааг дэвшүүлдэг. Нэгдүгээрт ертөнцийн эзэн зөв шударга хүнийг ивэдэг. Хоёрдугаарт Йов харах царайны зов тарчилж байна. Гуравдугаарт үүнээс үзэхэд ертөнцийн эзэн Йов хоёрыг аль нэг нь шударга бус итгэлгүй бузар муу болж таарах нэ. Тэд чухам энэ санааг л Йовд дахин синхрүүлэн ядгаж байсан. Харин тэдний хэн ч бидний шинэ гэрээнээс ойлгосон үннийг мэдээгүй байсан. Тэд зүгээр л баахан таамаг дэвшүүлцгээж байлаа. Харин бидний өнөөдөр ярих гол сэдэв юу гэж? Адамын алдаанаас болж мөнхийн эзнээс холдож хөндөрөн төрөлхийн гэмтэд зан чанартай төрөх болсон хүмүүс бид туйлын ариун ертөнцийн эзэнтэй яаж эвлэрч зохицох вэ? Эргэлзээ төрөлм асуулт. Бид өнөөдөр энэ асуултанд хариулт олж авах болно. Нэг талаас Йов асуудал бэрхшээлээ дүгнэж багцаж ярина. Энэ зөвхөн Йовд хамаатай биш. Бидний ч асуудал бэрхшээл. Харин нөгөө талаас Есүс Христ асуултанд хариулж бидний гэмшлийг гүйцэлдүүлэх юм аа. Өнөөдөр бид аль нэг нь харах болно. Йов хэрхэн 9-р бүлэгт асуудал бэрхшээлээ ярьсныг харцгаая. 1-р ишлэл. Йов хариу өчгтөө хэлсэн үг чинь үнэн ажээ. Гэвч хүмүүс бид энэ ертөнцийн ариун эзний өмнө төгс гэмгүй байж яахан чадах вэ? Түүнтэй маргалдъя гэвэл бид мянган асуулт тавихад нь нэгийг ч зөв хариулахгүй. Түүний төгс оюун ухаан хүч чадал хязгааргүй. Хэн түүнийг эсэргүүцээд бүрэн үлдсэн бэ гэсэн байна. Йов хүн ертөнцийн эзний өмнө зөв шударга байж чадах уу гэж асууж байна. Энэ асуултыг өгтаа Елифаз хэмээх гурван найзынх нь нэг нь төрүүлж асуусан юм. Тиман хотын Елифаз бусдаас түрүүн ам нээдэг. Тэгвэл тэр яг ингэж асуусан. Бүгдээрээ энэнийг уншицгаая. 4-р бүлгээс хэдэн ишлэл харцгаая. Йов 4-р бүлэг рүү хэдэн хуудас ухарно. 7-р ишлэлд Елифаз гэм зэмгүй хүн үрдийн хохирол үздэггүй чи тунган бод. Тийм хүнийг мөнхийн эзэн устган шийтгэхгүй. Гэмт хүмүүс элдвийн гэм тарж таарсан ургацаа өөрөө хурааж авахыг би харсан. ертөнцийн эзний үүр хилэнт амьсгал тэдний зүг ирж устгана гэжээ. 17 дугаар ишлэлийг хардаа. Хүн ертөнцийн эзнээс илүү зөв шударга байх уу? Бүтээгчээсээ илүү цэвэр байж чадах уу да? Хэсүүгийн сонсооч. Йова, чамайг зөв шударга хүн гэдэг л юм бэлээ. Даанч хүмүүс таашаарч чи зөв шударга бити хэл хорн муу хүн болж таарлаа гэжээ. 8 дугаар бүлгийг харцгаая. Энд түүний 2 дахь найз шүүх овгийн Бэлдад ярина. 6 дугаар ишлэлийг уншицгаая. Хэрв чи үнэхээр ариун шударга юм бол мөнхийн эзэн чиний төлөө босож зөв шударга байр суурийг чинь өсгөн дэвжээн гэжээ. 2 найз хоёулаа Йовд чи нэгэнт хүн учраас мөнхийн эзний өмнө зөв шударга байх боломжгүй гэж хэлжээ. Иймээс л Йов хүн ертөнцийн эзний өмнө яаж зөв шударга байх вэ гэж асуусан юм. Йов үгээрээ та нарын зөв би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хэн болохыг төгс биш гэдгээ сайн мэднэ. Зовлон зүдгүүр надад олон зүйл бодогдуулж мэдрүүлж байна. Би өөрийнхөө муу мухайг мэднэ гэж хэлжээ. Гэхдээ асуулт байна.
хүн яавал ертөнцийн эзний өмнө зөв шударга байх юм бэ гэж асууж байна. Йов үнэндээ хүн төрлөختөн гэмд унснаас хойш мухардмал байсан асуудлыг сөгсөн. Библиэлд 3 удаа ганц ч зөв шударга хүн алгаа гэж бичсэн байдгийг та мэдхүү? Ганц ч алга нэгч байхгүй. Дэлхийн ертөнцид тийм хүн байхгүй. Дэлхийн хүмүүс өөрсдийгөө эндүү ташаа бодцгоодог. Яг үндэ сайн хүн огт байхгүй. Хүн төрлөختөн дээд цэгтээ мандан бадарсан үедээ ч ертөнцийн эзэн болон өөрсдийнхөө талаар сайн сайхан зүйл бодоод зөв шударга болж чадахгүй. Хуучин гэрээний үед Израилийн ард түмэн Мөшехийг уулууд авирч ертөнцийн эзний хуулийг мэдээд эргэн ирж тайлбарлаж өгөөч гэж ятгсан тухай гардаг. Тэд Мөшехт юу гэж хэлсэн гэж? Мөшех чи явж мөнхийн эзний хүслийг мэдчихээр тэгээд бидэнд юу хийх ёстойг заагаад өгвөл бид хийчихье гэсэн. Харин ертөнцийн эзэн юу гэж хариулсныг харцгаая. Тэд хууль номын 5 дугаар бүлэгт мөнхийн эзэн тэд надаас имэж миний тушаалыг биелүүлэх гэсэн сэтгэлтэй байгаа нь сайн хэрэгэ гэж хэлсэн юм аа. Тэд сайн хүсэл өвөрлөж байгааг ертөнцийн эзэн ойлгож байсан. Гэхдээ даанч тэдний сачийг хүрэхгүй. Тэд биелүүлж чадахгүй. Тэд мөнхийн эзэнтэй зөв харилцаатай байхыг хүссэн. Гэхдээ тэд чадахгүй. Яагад гэдгийг би удахгүй тайлбарлая. Төлөөлөгч Паул сүүл нэртэй байхдаа мөнхийн эзний өмнө зөв шударга байхыг хичээдэг байсан. Еврейн ёс журмыг чандлан сахиж шүү дээ. Филиппой номын 3 дугаар бүлэгт тэр бээр хэрвээ ертөнцийн эзэн хууль дагдаг хүнийг гэмгүйд тооцдог байсан бол би гэмгүй байхсан гэж бичсэн байдаг билээ. Өөрийгөө бусадтай харьцуулбал би давгүй сайн залуу байсан гэсэн. Мэдээж энэ буруу. Тэр өөрийгөө хамгийн дээд хэмжүүр болох Христтэй харьцуулах ёстой байсан юм. Гэсэн ч бус түүнийг бодвол зөв шударга залуу байлаа. Мэдээж сүүлийг хүний нүдээр харвал шүү дээ. Харин мөнхийн эзний нүдээр харвал шал өөрөө. Дуулал 143-т таны мэлмэд амьдарч хүн зөв шударга байж чадахгүй гэсэн. Дуулал 130 дээр хэрвээ мөнхийн эзэн гин буруу болгоныг тэмдэглэвээс хинч тэсэж үлдэж чадахгүй гэсэн байдаг. Та ойлгож байна уу? Би хизээч хангалттай сайн сайхан цэцэн мэргэн болж чадахгүй. ертөнцийн эзэн бидэнд тахирах шанг нь хүртээсэн бол хинч дааж давж чадахгүй байсан. Тиймээс Йовын тавьсан асуулт бүх хүн төрлөختний өмнө тулгарч байсан бэрхшээл бөгөөд хэрхэн үүнийг даван туулах шийдлийг авчрах чухал асуулт юм шүү дээ. Хэрвээ ертөнцийн эзэн бидний хооронд орон зай үүсчээд яаж мөнхийн эзний өмнө зөв шударга байж харилцаа тогтоохоо мэдэхгүй болсон бол одоо яах вэ? Тэгвэл үндсэн 3 арга хэрэгэл өөр зөндөө байдаг байх л да. Гэхдээ ерөнхийдөө хүмүүс энэ үндсэн 3 аргаар асуудлыг шийдэхийг хичээдэг. Эхний арга сайн үйл. Дараагийн арга эхний аргатай баг зэрэг төстэй сүсгтэй байх. Асуудлыг шийдвэрлэх сүүлийн арга нь чин сэтгэлээс хандах. Эхнийх нь сайн үйл. Хэрвээ миний хийсэн сайн үйл муугаан давбал, хэрвээ би муугасаа арай илүү их сайн үйлс бүтээвэл би ертөнцийн эзний өмнө зөв шударга болж мөнхийн улсад орох болно гэж зарим хүн үздэг. Мэдээж ямар үйлийг сайн, ямарыг нь муу гэхээ тэр хүн өөрөө шийднэ. Сайн хүн диваачнд ордог гэсэн яриаг та сонссон л үстэй. Тэгвэл энэ худал үг гэдгийг та мэдэх ёстой. Сайн хүн мөнхийн улсад очихгүй, харин аврагдсан хүн л очино. Зөвхөн аврагдсан хүн л очино. Та бидний хизээч битгий ороосой гэж хүсдэг олон хүн мөнхийн улсад очсон байгаа. Христийн цусаар аврагдсан учраас л тэд тийшээ орсон юм. Энэ бол огт өөр асуудал. Хүмүүс би сайн хүн, диваачнд очино. Би сайн үйл буян бүтээн, тэр сайн залуу. Тэр сайн эмэгтэй гэж ярьдаг. Исая 64 энэ төрөгдлийг нэг мөр арилгана. Энд бидний бүх зөв үйлс бохир хувцастай адил гэж мөнхийн эзэн хэлжээ. Өөр нэг орчуулган дээр хэртэй даав уу гэсэн байдаг. Яагаад тэрв? Библи авралын талаар ингэж хэлжээ. Эфес 2:9 дээр аврал бол та нарын хийсэн ажлын үр дүн биш учраас хинч бүү сайрхаг гэсэн байдаг. Зөвхөн сайн үйл бүтээсэн хүн очдог байсан бол мөнхийн улс үнэхээр уйтгартай газар болох байлаа. Хүмүүс өдөр бүр он цаг үлрэн одсон ч дахин ямар сайн хүн байснаа дурсаад л би санаж байна. Би энэ дэрх ямар гавьяа байгуулсан гэж гэдэл.
Ямар ч сонирхолгүй. Мөнхийн улс магтаал гэрчлэлээр дүүрэн байхын оронд бөөм бардамнал онгороо сагсуул зан. Та нарын хийсэн ажлын үр дүн биш учраас хинч бүү сайрхаг. Одоо өөр өнцгөөс харцгаая. 3 найз дартс тоглож байж л дээ. Эхний залуу байнаас ердөө 2 см-ийн зайтай шидлээ. Дараагийнхан дартсаа шидтэл байнаас 4 см-ийн зайтай буулаа. Харин сүүлийн залуу дартсын самбарыг онож шитгэн өвтөөл хойдгөрөөрөө шидэж тэнд сууж байсан муурыг ончихжээ. Асууй. Хэн байг онсон бэ? Байг хинч оноогүй. Зарим нэг хүн нилээд дөхөж очсон ч гэлээ хинч байг онож чадаагүй. Үүнтэй ижил ертөнцийн эзэн бол төгс төгөлдөр туйлын ариун нэгэн. Бидний зарим нь хэлж ярьж би авч яваа байдлаараа түүнтэй бусдаас илүү ойртон дөхөж чадсан байж магадгүй. Гэхдээ хинч байг онохоор төгс төгөлдөр болж чадахгүй. Библиэлд бүх хүн гим үйлдэж ертөнцийн эзний алдарт хүрч чаддаггүй гэжээ. Хүмүүсийн бодож олсон 2 дахь арга бол сүсэглэх. Энэ нь эхнийхтэй төстэй боловч шашинлаг байдгаараа онцлог. ертөнцийн эзэнтэй яаж сайн харилцаатай байхыг би мэднэ гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Шашинлаг сахилга бат, зан үйл, хүйл дүрм, мөргөл, дүрм журм сахих гэх мэтчлэн. Хэрвээ би шашны ёс журмыг мөрдөж чадвал зөв шударгад тооцогдно гэсэн үзлээр нь бүх шашны урсгалд шингэсэн байдаг. Хинду шашинд карма марга гэсэн нэг сургаал байдаг. Хэрвээ та хөдөлмөрлөж, сайн үйл бүтээж, шашны зан үйлийг даган биелүүлвэл таны буян өсөж томорсоор эцтэй та ямар нэг бурхан болно гэж сургадаг. Тэд маш олон янзын бурхан шүтээтэй. Буддизмын сургаалд шавнараа хичээл зүтгэл гаргаж, бясалгал хийхээс гадна хорн муу зам байдлаас зайлсхийж явахыг сургадаг. Тэгвэл исламын шашинд сайн сүсгтэн бүрийн биелүүлэх ёстой 5 үүрэг бий. Шахада буюу бурхныг хүлээн зөвшөөрөх. Тэд Аллах бурхан болон түүний зөнж гэх Мухаммедийг хүндэтгдэг. Өдөр бүр залбирах. Рамадан сарыг сахих. Энэ бол саяхан болж өнгөрсөн мацаг барилтын сар юм. Дараагийнх нь закат. Сүүлийнх нь хааж буюу Мекка хот руу мөргөл хийх. Хэрв чи эдгээрийг сахивал Аллах бурхантай ямар ч асуудалгүй болно. Гэхдээ л өөрийгөө аюулгүй болсон бүрэн итгэлтэй байх аргагүй. Бурхан дур зоргоор авирлах хэрэгтэй учраас мөнхийн улс мөнхийн зовлонгийн алинд ч оруулж магадгүй гэж мусульманчууд үздэг. Зарим Христ итгэгч хүмүүс ингэж ярьдаг. Би 10 хуулийг ягштал биелүүлдэг учраас ертөнцийн эзэн намайг таалах нь дамжиггүй гэдэг. Юуны өмнө таны ингэж ярьж байгаа чинь өөрөө худал үг юм. Худал бүү гэрчил гэж 10 хуулинд заасан байдаг шүү дээ. Гэтэл 10 хуулиар амьдардаг гэж яриад л шинэ гэрээнд Паул энэ тухай сайн тайлбарласан байгаа. Зарим хүн би Есүсийн заасан сургаалаар амьдардаг гэдэг. Тийм үү? Та ер нь Есүсийн сургаалыг уншиж үзсэн үү? Энэ талаар би их зүйл ярьж чадна. Энэ мэтлэр Христ итгэлийг шашин болгохыг хичээдэг олон хүн бий. Өөрийн хичээл зүтгэл зөв шударга байдлыг дөвилгөөд би тэгвэл ингэн гэсэн томьёололтой. Энэ бол өөрийгөө зөвтгсөн явдал. Луг номын 18 дээр гардаг Есүсийн ярьсан сургаалт үлгэрийг санаж байна уу? Өөрсдийгөө зөв шударга гэж боддог хүмүүст хандаж тэр ийм сургаал ярьсан юм. Нэгэн Парс бүлгийн гишүүн ямар ч нуух зүйлгүй мэт тэнгэр өөд харцаа өргөн ингэж хэлжээ. Мөнхийн эзэн минь, би бусдаас өөр хүн 7 хоногт 2 удаа мацаг барьдаг. Бүх орлогынхоо 11-ийг өргөдөг гэлэм. Харин тэнд өөр нэг залуу дээшээч харж зүрхлэхгүй толгой гудаан зогсоод цээжэд илсэн байж ертөнцийн эзэн гимтээ намайг өршөөгөөч гэж гуйж байлаа. Есүс эхний бус 2 дахь залууг зөвтгсөн байдаг. Хүний боловсруулсан 3 дахь арга бол чин сэтгэл. Америкчуудын олонх нь энэнийг дуу нэгтэй дэмждэг. Чин сэтгэлээс хандах гэдгийг би тайлбарлаж өгье л дээ. Та юу хийх нь хамаагүй. Юу хийхгүй байх нь ч хамаагүй. Таны юунд итгэдэг хамаагүй. Юунд итгэдэггүй ч хамаагүй. Чин сэтгэлээс хандж чадвал бүх юм бүтэмжтэй сайхан болно. Өөртөө шударга ханд. Энийг их онцож яддаг.
Өөртөө шударга ханд залуу минь, өөрийнхөө юу хийж байгаа зүйлд сэтгэлээсээ ханд, юу хийх нь хамаагүй зүгээр л хий. Юу ч хийж байсан чин сэтгэлээсээ ханд. Ингээд л бол харамсалтай нь Библиэд 2 удаа Сургаал өгс номын 14, 16 дугаар бүлэгт хүний нүдэнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэлд хүргэх зам байдгаа гэж бичсэн байгаа. Элдв янзын арга зам ач тусаа өгөхгүй. Хүн яаж ертөнцийн эзний өмнө зөв шударга болох вэ? Линдси Лоаны аав Майкл Лоан эхнэрээсээ салж байна гэж нэг хэсэг хэвлэлээр зөндөө их шуугсанд тэр хүн өөрийгөө дахин төрсөн Христэд итгэгч гэдэг байсан. Тэрээр эхнэртэйгээ эргээд эвлэрхийг хүсэж байгаагаа мэдэгдэхдээ бүгдээрээ ертөнцийн эзний өмнө зөв байцгаая гэж хэлж байсан удаатай. Гэхдээ хүн яаж ертөнцийн эзний өмнө зөв шударга болох вэ? Хүн яаж зөв шударга байх вэ гэсэн асуулт хариултаа нэгсээр л үүнд зөвхөн Есүс Христ л хариулж өгч чадсан юм. Яв нөхцөл байдлаа дүгнэж багцалж хэлсэн бол Есүс бидний гэмшлийг гүйцэлдүүлж өгсөн. 2 дугаар Коринф номын 5 дугаар бүлгийг нээгээрэй. Би зөв шударга байдал ертөнцийн эзэнтэй зөв харилцах гэж юу болох талаар Библиэс 3 товч тодорхойлолт хэлж өгнө. Энд 3 гол зарчим гардаг. Эхний зарчим бид өөрсдийн хүчээр бус түүний тусаар зөв шударга болсон. Есүсийн түүхэн гавьяаны ачаар болохоос өөрсдийн хүчээр биш. 2 дугаар Коринф 5:17-г хамт уншицгаая. Есүс Христтэй нэгдсэн хүний хуучин амьдрал бүр мөсөн үгүй болж, цоошин амьдрал эхлэн хүний амьдралыг инхүү мөнхийн эзэн шинчилж өгдөг. ертөнцийн эзэн гмийн шийтгэлийг Есүс Христээр эдлүүлэн эв наримтлыг тогтоож. Сайн анхаараарай, энэ маш чухал үг шүү. Үүнийг тунхаглах ажилд бидний томиллоо. ертөнцийн эзэн Есүс Христтэй нэгдсэн хүн бүртээ эвлэрэх бөгөөд ертөнцийн эзэн тэдний гин бурууг өршөөн цагаатгана. Энэ бас чухал үг тул сайн анхаараарай. Харин энэ тухай ярих үүргийг мөнхийн эзэн надад өгөв. Тиймээс бид Есүс Христийн томилсон элчин сайд нар бөгөөд эв наримтлын тухай ертөнцийн эзэн биднээр дамжуулан ярьдаг тул Есүст итгэж ертөнцийн эзэнтэй эвлэрэх түв. Бидний гмийг ертөнцийн эзний өмнө цагаатгахын тулд огт гэмгүй Есүс Христ хүнд ял эдэлсэн билээ. Паул ганц удаагийн нэг үйл явдлын талаар ярьлаа. Тэр юу? Загалмай. Цовдлох. Тэр энэ тухай ярьсан. Эвлэрэх гэдэг үгийг хэд хэдэн удаа хэрэгжилжээ. Энэ нь латинаар калталосо гэсэн үг бөгөөд оронгоор нь өөрчлөх, дайсагналыг нөхөрлөл болгох гэсэн утгатай. ертөнцийн эзэн хүн төрлөختөн хоёрын хооронд үүссэн дайсагнал нөхөрлөл болж өөрчлөгдсөн юм. Харин яаж тэр вэ? 19 дугаар ишлэлийг хардаа. ертөнцийн эзэн тэдний гин бурууг өршөөн цагаатгана. Данс тооцоо хөтлөхтэй ижил. Үйлдсэн гмийг таны дансанд бичлэггүй, Есүсийн дансанд шилжүүлэн тэмдэглэж, Есүсийн зөв шударга амьдралын тооцоог таны дансанд шилжүүлнэ. Ингэж өөрчилсөн юм. Гэхдээ ертөнцийн эзэн гим нүглийг нүдэхниад өнгөрөөдөг гэсэн үг биш юм. Дэлхийн ертөнц бузар муугаар дүүрчихсэн байхад жуумалзаад тоохгүй өнгөрөх нэг юм биш. Тэр хүн болгон л алдаа гаргадаг гэсэн зарчим баримталгүй. Хэрвээ тийм бол тэр шударга бус нэгэн болж таарна. Мөнхийн эзэн зөв, шулуун шударга, төгс төгөлдөр зан чанартай бөгөөд түүнтэй харшлах хүн төрлөختнийг хэрхэн зөвтгөх арга олсон юм. 21 дугаар ишлэлийг харцгаая. Бидний гмийг ертөнцийн эзний өмнө цагаатгахын тулд огт гэмгүй Есүс Христ, Есүс төгс төгөлдөр ариун байв. Хүнд ял эдэлсэн билээ. ертөнцийн эзэн бидний гмийг цагаатгахын тулд энэ дэлхийн бүх гим нүглийг Есүс Христ ганцаар үйлдсэн мэт шийтгсээг. Бүх уур хилэн гим нүгэл загалмайд цовдлогдсон Есүсийн нуруунд дээр тохогдов. Өөрөөр тайлбарлая л да. ертөнцийн эзэн бидэнд гаргах байсан уураа Есүст гаргаснаар Есүст үзүүлэх ёстой байсан нэгүслэр бидэнд хандах болсон юм. Энэ бол сайн мэдээ. Асар том солилцоо явагдсан үнэхээр агуу том солилцоо.
Есүс бидний гмийг үүрснээр бид Есүсийн зөв шударга байдлыг хүртэх болсон. Энэ тухай би анх сонсохдоо тун нухацтай бодож байлаа. Тэр өдөртөө би Христэд амьдралаа өгсөн. Билли Грэхэм зурагтаар гарч ганцаардмал хүмүүсээ Христэд ирэх түн гэж уриалж байлаа. Түүний хэлэх үгийг сонссныхаа дараа би зурагтаа унтрааж энэ тухай энэ солилцооны талаар нэг хэсэг бодож суулаа. Би Есүс миний бүх гэм нүгэл муу мухайг өөртөө авч оронд нь өөрийнхөө амьдрал, амар тайван, зөв шударга байдал, мөнхийн улсад орох эрх өгнө гэсэн утгатай сургаал сонссон байлаа. Тэр үед ингэж бодогдсон. Би бүр ертөнцийн эзэнт хэлсэн гэж. Та ашиггүй наймаа хийж байна да. Инглигээд танд ямар ч ашиг унахгүй. Гэхдээ нухацтай бодвол энэ ч надад тун ашигтай наймаа байна. Үүнийг зүгээр өнгөрөөвөл би усан тэнэг болж таарна. Энэ наймааг алдахгүй юм шүү гэж санагдсан тул Христийг хүлээн авч байсан юм. Бидний хүчээр бус. Харин түүний түүхэн гавьяаны ачаар энэ боломж нээгдсэн. Эхний зарчим энэ байна. Харин одоо Ром номын 3 дугаар бүлгийг гаргаарай. Ром номын 3 дугаар бүлгээр бидний өнөөдрийн хичээл дуусч байгаа. Зөв шударгын талаар 2 дахь зарчим. Бид олж авсан бус бидэнд тунх гэлсэн. Тунхаглал хийсэн. Бүгдээрээ одоо ишлэлээ уншицгаая. Ром 3-ын 21. Мөнхийн эзний зөв шударга байдал, хууль дүрм, шашинлаг, ёс журам дагах явдалтай холбоогүй гэж бичсэн байдаг. Есүст итгэсэн бүх хүнийг мөнхийн эзэн цаатгсанд тооцдоггүй. Бүх хүн гэмтээ бөгөөд ертөнцийн эзний алдарт хүрдэггүй. Гэтэл ертөнцийн эзний илгээсэн Есүс ирж алагдахтаа урсгсан ариун цусаараа өөртөө итгэсэн хүн бүрийг үнгүй цагаатгаж хөдөлгөх шаардлагагүй. Үнгүй өгдөг. Цагаатгаж гэмт хүмүүсийг шийтгэхээр зэгсэн ертөнцийн эзний үүр хилэнг үүр дээр авчээ. Иймээс зөвхөн Христэд итгэсэн хүн л ертөнцийн эзний өмнө гэмгүйд тооцогдох болно. Ертөнцийн эзэн хүн төрлөختөнд энэргэнгүй ханддгаан харуулж гэм хийсэн хүнийг өрдөнч хатуу чанд залхаан цээрлүүлж байсангүй. Харин одоо шударга байдлаа харуулахын тулд Есүс Христэд итгэсэн хүнийг гэмгүйд тооцохоор шийджээ гэсэн байна. Иймээс бид хизээч сайрхаж чадахгүй. Гэм нүглийг зайлуулжээ. Ямар хуулиар үйлсээр үгүй. Итгэлийн хуулиар. Үйлсийн дагуу шүүдэх хуулиас тис ангид итгэлийн хуулиар хүн зөвтгөгдсөн гэдэгт бид итгэдэг. Итгэлээр зөвтгөл ирдэг бөгөөд энэ нь зөв шударга байдлыг авчирна гэж Паул хэлсэн байна. Нэг зүйлийг тодруулъя. Таны толгойд энэ асуулт эргэлдэж байгаад итгэлтэй бай. Байр суурьны зөв байдал, амьдралын зөв шударга байдал хоёрын хооронд асар их ялгаа биш үү? Байр суурьны зөв байдал Христ таны амьдралд орох мөчөд ирдэг юм. Та байр суурьны хувьд зөв болно. Харин амьдралын хувьд түүхийг ярив. Харин үйл явцад дунд ариун болж өөрчлөгдөнө. Та Христийг хүлээн авснаар амьдрал, зан чанар, бодол санаа тань цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувирч өөрчлөгдөнө. Харин байр суурьны зөв байдал Христэд итгэх итгэлээр ирдэг. Таныг Есүс Христ рүү эргэсэн мөчөд байр суурьны хувьд та зөв шударга болсон. Харин таныг Христээр ирэх мөчөд та тэр үеэ маш сайн санаж байгаа. Магадгүй та ганцхан сарын өмнө яг энд их эзэнтэй ярьж Христийг хүлээн авсан байж болно. Яг тэр мөчөд 2 минутын өмнө та ямар байсан? Түүнээсээ тэс өөр хүн болоод хувирчихсан уу? Үгүй. Бодит амьдралд өөрчлөгдөж сайжирсан зүйлгүй. Байр суурьны хувьд өөрчлөгдсөн хэдий ч амьдрал хэвээр сайжирсан зүйлгүй. Гэхдээ л дээрдсэн, арай л дээрдсэн шүү. Зөвтгөгдсөн гэсэн үгнээс болж таны байдал дээрдсэн. Зөвтгөл гэсэн энэ үг аврал гэж юу болохыг тайлбарлах теологийн ойлголт юм. ертөнцийн эзэн гэмт хүнийг өөртөө аван Есүс Христийн зөв шударга байдлаар хуучиж тэр хүнийг зөв шударга хэмээн тунхаглаад жинхэнэ зөв шударга хүн мэт ханддаг. Хизээч гэм үлдэж байгаагүй мэт. Би танарт нэг жишээ ярьж өгье л дөө. Нүдэнд харагдтал ярьж өгнө. Рой Густавсонгийнх
Билли Грэхэмтэй нэг анги байсан тэр зөвтгөлийн талаар ярихдаа үргэлж энэ жишээг татдаг байсан юм. Тэр Америкийн иргэн нэгэн залуу Англи руу нисэж тентхийн үйлдвэрээс жинхэнэ Rolls-Royce маркийн автомашин худалдаж авчээ. Тэгээд Америкт авчирлаа. Нэгэн удаа Америкт машин авнаад хөдөөөр зугаалж явлаа. Гэтэл Rolls-Royce машин нэвдэрчихлээ. Залуу шууд л Англи дахь үйлдвэрлэлүүн залгаж миний саяхан худалдаж авсан машин эвдэрчихлээ. Хариуд нь тэд одоохон гэлээ. Тэд тэр дорн засварчнаа онгоцон суулгаж Америк руу нисгэлээ. Засварчин онгоцноос буун машин хөлсөж авлаа. Ямар машин хөлсөсөн бол гэхээс сонирхол төрөөд байдгийг. Хөлсөсөн машинаараа байсан газар нь олж очиод машиныг засаж багжан эмхэлж аваад яваад өгчээ. Харин ямар ч төлбөрийн хуудас өгөлгүй Англи руугаа буцаад нисчихсэн байна. Залуу хэдэн төгрөг нэх болоо гэж бодож байтал төлбөр нэгсэнгүй. Гэртээ очиод харлаа. Бас л төлбөрийн хуудас алга. Тэр дорн үйлдвэрлэлүүн уудастаж миний Rolls-Royce эвдэрчихсэн юм. Та нар засаж өгсөн ч гэсэн төлбөр нэхээ мартчихсан байна гэлээ. Харин тэд утсаар ямар хариу өгсөн гэж Rolls-Royce-д ямарваа гэмтэл гарсан тухай тэмдэглэл байдаггүй. Тийм гэмтлийг бид тэмдэглэдэггүй. Манай машин хамгийн сайн чанартай гэжээ. Яг үүнтэй адил бидэнд өчнөө их алдаа дутагдал байдаг. Гэсэн ч ямар ч тэмдэглэгээ байхгүй. Нэг инч тэмдэглээгүй. Нэг инч байхгүй. ертөнцийн эзэн намайг зөв шударга хэмээн тунхаглаж огт гим зэмгүй мэт ханддаг. Огт гим зэм байхгүй мэт. Хизээч гим хийгээгүй мэт. Бүртгэж тэмдэглээгүй. Заримдаа хүмүүс их эзэн минь намайг уучлаа. Би урд нь бас ингэсэн. 2 сарын өмнө би нэг удаа юу? 2 сараа тийм бүртгэл алга. Байхгүй. Бидэнд ямар ч хар данс байхгүй. Юу гэвэл Христийн зөв шударга байдал таны амьдралд орж ирэхдээ хар дансыг тань бүр мөсөн хаасан юм. 3 дахь зарчмыг яриад сургаалаа өндөрцгөөё. Танд амар тайвныг бэлэглэнэ. Уур бухимдал биш. Шашин уурлуулж бухимдуулдаг. Харин зөв шударга байдал амар тайвныг авчирна. Нэг ишлэл уншаад дуусгая. Ром номын 5-ын 1-р ишлэл. Есүс Христийн зөв шударга байдал ямар үр дүн авчирсныг эндээс харж болно. 5-р бүлгийн 1. Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид их эзэн Есүс Христээр дамжуулан ертөнцийн эзэнтэй эвдэрсэн билээ гэсэн байна. Амар тайвны дайсан гим нүгэл байсан. Гимээс болж хүмүүс ертөнцийн эзнээс тус гарлагдж түүнтэй харилцаагүй болсон юм. Тэгэд л Йов хүн яаж ертөнцийн эзний өмнө зөв шударга болох вэ гэж асуусан байдаг. Энэ асуултанд хариулт өгөхөөр шашин үүссэн. Шашин бол хүний зохиосон ертөнцийн эзэнт хүрэх зам. ертөнцийн эзэнт хүрэх замын талаар ярих тоолонд нэгэн шинэ шашин төрдөг. ертөнцийн эзэнт хүрэхийн тулд хүмүүс шашныг бий болгосон юм. Харин Есүс Христээр дамжуулж ертөнцийн эзэн хүнтэй эвлэрсэн бөгөөд түүний зөв шударга байдал байр суурьны хувьд төдийгүй хүнд амар тайвныг авчирдаг юм. Ойлгомжтой тайлбарлахын тулд би дэлгэрэнгүй Библиэс Ром 5:1-ийг уншиж өгье. Тиймээс бид нэгэнт зөвтгөгдснөөс хойш цагаатгагдсан, зөв болгуулсан, итгэлээр дамжуулж ертөнцийн эзний өмнө зөв шударга нэгэн болсон. ертөнцийн эзэнтэй эв найрамдалтай байхын сайхныг мэдэрч, эвлэрлийн амар тайвныг дотроо хадгалцгаая гэжээ. Ямар сайхан юм бэ? Хэрэг олон Христэд итгэгч энэ үннийг ойлгодог, баярладгийг би мэдэхгүй. Энэ бол үндэс суурь болсон үнэн. Үнийг ойлгодог. ертөнцийн эзний нэгүсэлд баярладаг. Биднийг ямар ч үн хөлсгүйгээр уучлж, ивэдэгт нь талархдаг байх хэрэгтэй. Бид ертөнцийн эзэнтэй эв найрамдалтай байх болсон. Есүс Христийн ачаар ёох гэж санаа амрах боломж нээгдсэн юм. Энэ бол уур уцаар бус. Харин амар тайван хүн яаж ертөнцийн эзний өмнө зөв шударга байх вэ? Хариулт нь чадахгүй. Өөрийн хүчээр хүн яаж чадахгүй. Харин өөрт нь үнгүй бэлгэлсэн Есүс Христийн зөв шударгыг хүлээн ав. ертөнцийн эзэн биднийг зөв шударгад тооцох тул та санаа амарч болно. Ёох. 2 Япон цэрэг байж гэн л дээ. Дэлхийн 2 дугаар дайны үед тэр хоёр Филиппинд байрлаж отолтонд нуугдж байлаа.
дайн дууссан гэдгийг тэд огт мэдээгүй. Тэд байрлалан хамгаалсаар, отолтонд нуугдсаар, тулалдахад бэлэн дайралтад довтлогооноос сэрэмжлээд байж байхад нь дайн дуусчихсан байна. Дайн дууссан гэдгийг тэдэнд хэн ч очиж хэлсэнгүй. Энхийн гэрээний сайн сайхныг мэдэрсэнгүй. Дайн дуусныг тэд огт мэдсэнгүй. Хэрвээ та Христэд итгэдэг бол шашинлаг байхаан боль гэж ятгамаар бай. Хүмүүс намайг та шашны хүн гэж ярьдаг. Би хариуд нь инээдэг. Би тэдний санснаас огт өөр хүн. Би шашинлаг хүн биш. Тэр чивтээ хэл шашинд огт дургүй. Би огт дургүй. Үнэхээр дургүй. Шашин маргаан үүсгдэг, буруу тийш залдаг. Энэ бол ертөнцийн эзэнд хүрэх гэсэн хүний арга юм. Хуучин гэрэн дэх ивдезмиг эс тооцвол ертөнцийн эзэн нэг ч шашин үүсгэн байгуулаагүй. Шашинлаг байхын болж Христийн зөв шударгыг санаа амар хүрт. Энэ бол сайн мэдээ. Харин би өндөрлөхөөс өмнө нэг зүйл хэлье. Хэрв та Иесуст хараахан итгээгүй байгаа бол Иесус Христийг таньж мэдээгүй бол эсвэл бүх сэтгэлээрээ түүнд итгэж найдахгүй. Би ч гайгүй дээ. Би тийм ч муу хүн биш. Би лав өөрийгөө гэмтээ гэж хэлэхгүй дэг. Би хичээж зүтгэдэг, маш их зүтгэдэг гэж хэлсээр байгаа бол надад тамд хэлэх үг байна. Та сэтгэл зовх цаг чинь болж байна. Том асуудал үүссэн тооцч амьдралынхаа хэм маягт санаа тавь. Сайн бод. Сургаал өгс номонд гэм нүглээ нуудаг хүн өсөн дэвжихгүй. Харин хүлээн зөвшөөрч гэмэн хайдаг хүн өршөөл хүртнэ гэсэн байдгийг. Зүгээр л хүлээн зөвшөөр. Үннээ хэл. Буруугаан хүлээ. Би муухан биш. Би чинь сайн хүн гэж нуршхан бол энийгээ зогсоо. Буруугаа хүлээ. Үннээ хэлж хүлээн зөвшөөр. Гэмэн хаях алхам хий. Dwight Lemwood одоогоос 100 жилийн өмнө Чикаго хотод сургаал заадаг байжээ. Чикаго хотоос өөр мужид дүүрэг Англи улсад хүртэл очиж үйлчилж явсан хүн. Нэгэн авралын зар тараагчтай хамтарч хөдөлгөөн өрнүүлж явтал ийм нэгэн загтал ярьж л дээ. Би та бүхэнд товчхон уншиж танилцуулъя. Та хоёр манай хотод ирээгүй байсан бол дээр байсан. Та нарыг ирэхээс өмнө би гэм нүгэлдээ санаа зовдгоо байсан. Та нар баяр хөөр, амар тайвны тухай ярих боловч миний сэтгэлийг үймрүүлээд хайчихлаа. Би танаа хичээлд суухгүй байж чадахгүй мөртлөө сэтгэл улам өвдөх боллоо. Аврал ирнэ гэж та ярьсан ч би улам тарчлах болов. Та хоёр хурдхан шиг яваасай. Тэгвэл би хуучны тайван амьдралдаа эргээд орно гэж. Энэ хүн үнэндээ юу гэж хэлсэн гэж? Хуучны тайван амьдрал гэж юу хэлв? ертөнцийн эзэнтэй зөв харилцаатай гэж өөрийгөө бодох боловч бодит амьдрал дээр тийм биш. Бодит байдлыг ойлголгүй бүхнийг сайн сайхнаар төсөөлдөг амьдрал. Америк улсад гэмт хэрэг үйлдэн өөр орн руу дөрвсөн гэмт хэрэгтэн энд сайхан байна, амьдрал сайхан, амар амгалан байна гэж ярихаас ялгаагүй. Та энд дөрч байд. Тиймээс хэрв Есүс танд сануулж тэнэг үйлдэлээ зогсоон амьдралаа түүнд өхийг ятгах байгаа бол Есүст итгээрэй. Тэр аль хэдийн таны төлөө гмийн ачааг үүрсэн учраас уйлтыг тань баяртай хүлээн авна. Есүс баяртайгаар үн хөлсгүйгээр зөв шударга байдлаа танд бэлэглэнэ. Ярвсан аав минь, энэ бол амьдралын хамгийн чухал асуулт. Бидний өмнө хүн яаж ертөнцийн эзний өмнө зөв болох вэ гэсэн асуулт тулгардаг. Хүмүүс үүнийг шийдэх олон арга чарга хэрэглэж байсан. Одоо ч байгаа олон үзэл суртал итгэл үнэмшил хүчээр авч олон ч хүн итгэн дагаж байна. Харин Есүс би бол зам, үнэн, амьдрал мөн. Надаар дамжихгүйгээр хинч аавд минь хүрэхгүй гэж хэлсэн билээ. Аваа. Бид хүний амжилт бүтээлээс илүү таны амжилт бүтээлд итгэн найдахын төлөө гуйж байна. Гимзэмгүй төгс төгөлдөр Есүс Христ загалмай дээр гмийн ачааг үүрсэн. Түүнд итгэсэн дагсан бүгдийн гмийг нуруунд дан үүрч ертөнцийн эзний үүр хилэнг өөртөө аван бидэнд боломж нээсэн билээ. Ингэснээр бид бүхэн Есүсийн зөв шударга байдлыг үнгүй авч үнэхээр тийм хүн мэт амар амгалан амьдрах боломжтой болсон. Та энэ зааланд байна уу? Өөр газар сууж байна уу хамаагүй. Есүс Христийг амьдралдаа оруулаагүй. Түүнийг аврагч гэдэгт итгээгүй боловч
Харин одоо итгэхэд бэлэн байж болно. Ариун сүнс таныг хүлээн авахыг ятхан та өөрөө мэдэж бас хүсэж байна уу? Есүсийн өгөх амар тайван авах хүсэлтэй байна уу? Хэрвээ та энэ 8-ыг хийхийг хүсэж байгаа бол яг одоо хаач байсан хамаагүй энэ хүсэлтээ илэрхийлж их эзэнд хэлээрэй. Есүсээ миний амьдралыг аваач. Би гэмтэй гэдгээ мэднэ. Намайг уучлаач. Есүс миний аврагч их эзэн гэдэгт би итгэж байна. Би гэмээсэн эргэж Есүс дээр очиж байна. Тэр миний төлөө загалмай дээр нас барж үхлээс дахин амьсанд би итгэж байна. Би түүний төлөө амьдрмаар байна. Надад туслаач. Есүсийн нэрээр. Амен.